Самасон залуучуудаа IT хийх байна. Энэ удаагийн видеогоор RTX 3070-ийн талаар ярилцаад хамгийн гол нь сүүлийн үеийн тоглоомн дээр хэдэн FPS-тэй байгааг шалгацгаая. Эхлээд картныхаа талаар танилцуулъя. RTX 3070 маань 2020 оны 10 сард Samsung-ийн 8 нанометр процессор Ampere архитектур доор гарч ирсэн. Үзүүлэлтийн үед бүрэн ачаалж байхдаа 1725 МГц хүрдэг CUDA Core 5888-тай PCIe 4.0 хурдтай X16 слоттой VRAM нь 8 GB. Энэ картыг онцлох 3 зүйл байгаа. Эхнийх нь бол RTX 2080 Ti-ийн чадлыг ваттыг бууруулад үнийг багасгасан. Хоёрт нь гэх юм бол өөрөө 2K medium юм уу FPS дунджаар эсвэл 1080 very high өндөр FPS-тэй тоглох зорилтоор гаргаж байсан. Гуравдах нь болохоор сул тал. Өөрөө энэ карт нь 8 GB. Томох болох RTX 3080-тай харьцуулбал 2 GB-ийн зөрүү байгаа боловч чипний бүтээмжний хувьд гэх юм бол RTX 3070 нь мэдээж сул. Тэгэхээр орчин үеийн график картуудтай харьцуулах юм бол манай тестийн энэ 3070 маань хэр үзүүлэлт гаргаж байгааг шалгацгаая. Хамгийн ихэнд шалгасан тоглоом бол Cyberpunk. 2K дээр RTX 3070-ийн дундаж FPS нь 66, 5060 Ti-ийнх нь арай дээгүүр 79, түүний дээгүүр 3080 болон 5070 нь 86 болон 89 FPS-тэй байна. 1080p дээр RTX 3070 нь дунджаар 105 FPS, том ах болох RTX 3080 130 FPS-тэй байгаа бол шинэ үеийн RTX 5070 нь дунджаар 133 FPS гаргасан. Monster Hunter Wilds-ийн 2K дээр RTX 3070 дунджаар 42 FPS, онооны хувьд 14394 он харлаа. 1080p дээр RTX 3070 дунджаар 56 FPS, оноо нь болохоор 19109-тэй гарсан. Monster Hunter Wilds дээр шалгаж байхад RTX 3070 нь бенчмаркны голоор FPS унаж дундаж FPS нь 10-аас доош болж исэн тохиолдол их олноор гарсан учраас ерөнхийдөө энийг би 8 GB RAM-ны хязгаар гэж үзэж байна. Doom the Dark Ages 2K дээр RTX 3070 нь дунджаар 36 FPS, хамгийн бага нэг хувь нь 31 FPS-тэй. Харин RTX 5060 Ti нь 47.5 дундаж FPS-тэй, хамгийн бага нэг хувь нь 40.4 FPS-тэй байна. 1080p дээр RTX 3070 нь дунджаар 60.7 FPS-тэй, хамгийн бага нэг хувь нь 55.7 FPS-тэй. Харин RTX 5060 Ti нь дунджаар 93.7, хамгийн бага нэг хувь нь 91.1-тэй байна. Тэгвэл Wukong дээр RTX 3070 нь дунджаар 57 FPS, хамгийн бага нэг хувь нь 16 FPS гаргасан. Эндээс та нэг сонирхолтой зүйл олж харж болно. Тэр нь RTX 3070 нь 5060-тай ойролцоо FPS-тэй. Харин 3080 нь RTX 5060 Ti-тай ойролцоо FPS-тэй байгааг харах боломжтой. Ингээд RDR2 2K дээр RTX 3070 нь дунджаар 44 FPS, хамгийн бага нэг хувь нь 19.1 FPS-тэй. Түүний доор RTX 5060 Ti 38 FPS-тэй, 5060 нь 37 FPS-тэй байна. 1080p-ийн хувьд нэг зэрэглэл хүчин чадлаараа илүү RTX 3080 дунджаар 71 FPS гаргасан бол RTX 3070 дунджаар 65.5 FPS гаргасан. Өөрөөр бол маш ойролцоо байсан. Indiana Jones-ийн тестийг хийх гэсэн боловч тогтсон стандартын дагуу хийхэд RTX 3070-ыг голсон. Яг гэвэл 8 GB VRAM нь хүрэлцээгүй тоглоомны тестийг бид тэрнээс олж хийж чадаарай. Сүүлийн тоглоом бол CS2. 2K дээр RTX 3070 дунджаар 201.2 FPS, хамгийн бага нэг хувь нь 106.8 FPS гаргаж байна. 1080p дээр RTX 3070 нь 280 FPS гаргасан бол ойролцоо RTX 5060 Ti нь 282 FPS-тэй байсан. Дөрвийг харьцах нь 3 960p дээр RTX 3070-ийн дундч нь 370 FPS гаргасан. Шинэ үеийн RTX 5060 Ti, RTX 5060 картуудын гаргасан FPS маш ойролцоо байсныг харах боломжтой. Ингээд бенчмаркууд нь дуслаа. Бидний хийсэн тестнээс юу харж болох вэ гэхээр та DLSS Ray Tracing ашиглахгүй 2K дээр тоглох тоглоом нь нэг чухал биш. Зөвхөн Dota, CS2, Valve тоглодог байх юм бол хангалттай өндөр FPS-тэй тоглож болно. Юу хэлэх гээд байна гэвэл одоогийн нөхцөлд RTX 3070 нь шинэ үеийн RTX 5050, RTX 4060-аас хямд байх юм болвол мөнгөө хэмнэх үүднээсээ та энэ картыг авах боломжтой. Цуг ажиллуулах CPU нь өөрөө 6-аас 8 core-той 10-11-р үе юм уу Ryzen-гийн 5000 серийн CPU-нууд байх юм бол энэ карт гой хослох болно. Тань тацог IT гэх юм шиг байлаа. Баярлалаа.